ч надад нэг зураг үзүүлэх. Ингээд ижил төстэй төрсөд юу байна гэж хэлж шүү. За юу мөрий ном харагдлаа тийм ээ. За энэ мөрийн номгоо юу ямар зүйлээр хажиглагдаж байна вэ? Энэ юу вэ? Энэ цаанчд цаанчд хүртэл уран үзүүлбэрт хийж штэ. Энд юу вэ? Энэ юу вэ? Сорглоор. За гэсэн чинь тэгээ. Энэ байгалийн үзэл. Энэ зүйл маань оршдог байна. Энийг мөрийн ном буюу хараал. За энэ хараалын тухай бид нэг судалгаа. За тэр бичгээ багсгаад. Энэ хараалын тухай бид судалгаа. Аагаад аас өдрөд авч 4-р сарын 28. За энэ хараалын маань судалдаг функц нь А гэсэн зүү R квадрат функц нь. Функцийн графикаар судлаа. Бид нар функцийн график байгуулж байлаа. За ямар функцийн график байгуулж байна? За би утгатай байгуулъя. За бид нар тэгтийн тул ихэд А тэнцүү нэг үед байгуулдаг. А тэнцүүний гэхээр x R тэнцүү x квадрат гэсэн үг шүү дээ. За энэ үеийнхаа танах утгыг хүснэ. Тэ цогоорой. Надад ойлгох юм бол таамагч. хамтдаа байгуулах уу? За хамтдаа байгуулъя. Функцтэй. За x y хас 3 хас 2 хас 1 хас 2-ны 1 тиг 2-ны 1 1 2 3 За хас 3 x хас 3 талаа хас 3-ын квадрат хэвлээ 9 хас 2-ын квадрат 4 за хас 1-ийн квадрат 1 хас 2-ны 1-ийн квадрат 4-ний 1 1-ийн квадрат 1 шүү дээ
3 зургийг хэлүүлээ. Гаагшин зураг та нар хажиглаарай. За 9-с 4. Шилжүүлж байна тий. За гинжсэн цаашаа үргэлжлэх үү? Үргэлжлэх үү? Дөрөвдөр хэд вэ? Дөрвийн квадрат хэд байна? 16 гэж тэмдэглэлээ. Хас дөрвийн квадрат 16. Цааш нь тэмдэглэчихье. 5 дээр хэд байна? 25. Тэгэхээр 25-аар биднээс энэ юм дээр байхгүй учраас цааш нь үргэлжлэнэ гэж зураад ирчих. Энэ маань цаашаа төгсгөлөө үргэлжлэх үү? Нэг тоон шугам маань явах гэсэн. Энэ нь юу ах нь? Нөрөө буюу юу лээ? Паравал. Ямар функцийг гаргах вэ? X квадратсан функцийг гаргах паравалх нь. Ийм дүрсийг харуул та нар юу гэж нэрлэх нь вэ? Паравал гэж нэрлэх нь, тийм ээ? За багш нь паравалгцсан ба анхныхаа юун дээр паравалыг байна. За эхнийг юм хэлчихлээ шаардж байгаа. Арын хоёр ширээ энийгээ байгуулчих. Уртгийн хоёр ширээ ийм хэлбэрээр нь байгуул. Тэ? Хасах нэг буюу Y тэнцүү хасах X квадрат хэлбэрээр утгаан байна.
цаашаа хараарай. Одоо багш дараагийн нэг ажлын танилцуулъя. Дараагийн нэг ажлын танилцуулъя. За. Дараагийн ажлын багш танилцуулах. За би 2 баг өөр өөрчлөсөн байгаа тийм. 2 нь уртлын 2 баг маань хасагдахтай. Арын 2 баг маань нэмэгдэлтэй гэж байна. За тэгээд ингэж хэлсэн байгаа ш. Y тэнцүү 2x квадрат y тэнцүү хас 2x квадрат y тэнцүү 2-1x квадрат y тэнцүү хас 2-1x квадрат гэжлээр байгуулахаар гэсэн юм. За эдгээр байгуулах та. Ихэд яах ёстой вэ? Ихэд юу гэсэн бэ? Таймстай зохиол. Тийм ээ? Таймстай зохиолтой бол амархан шүү. X квадрат хэлбэр дээр бид нэр зохиолсон байгаа. Тийм? Тэгвэл тухайн дараачихаа таймстай зохиолтой x-ийн орно шууд 2-оор үржүүлээд тавьчихна шүү дээ. Мөн үү? За энэ 2-оор үржиж байгаа учраас 2-9-ийн 18. За энэ 2 үржиж 2-1 2 үржиж. Бисийг 2-1 2 үржих юм лээ. За энэ 18 гэдэг чигтэнэ. Дараач нь хэлэх үү? 2 үржиж чаа. 4-ийг 2-оор үржих үү? 8. Хүчлэнээр бичих. За дараач нь тэрөө 2-1 гэж одоо юу хэлчих вэ? Бисийг 2-1 үржүүлээрэй. Бисийг 2 тугаас өг тийм ээ? 2 тугаар хэдөө? 4.5. За. За чадахгүй л ингэж бич. X-ийн квадрат нь юу вэ? 2-ын квадрат нь 4. 4-ийг 2-1 үржүүлэх 2 гэх мэт. Ингээд зураад утгын бүсгтэй байгуулсан дараа хавтгай дээр байгуулахдаа өөр үгийн үзэг хаа өөр үгийн тодорхойлогч байгуулна шүү. Тэгснийхаа дараа баг өрөөс нэг гишүүн гарч ирээд над зүйлүүдэд тайлбарлах юм. За тэнгуүл багшны аваад шалгачнаа.
дуусч байна уу? Дуусч байгаа. Ачаад наагаад гараа. Эндээс ямар төгөл хиймээр байна. За. Эндээс ямар төгөл хийх вэ? Багуудаас гişиг бичээд ярилцчих. За гараад. За гурдугаараа сайтыг гарч ирж байна. Ямар зүйл ажиглаж байна? Бүгдээ ажиллаарай. За төсөлтэй зүйл юу байна? Бүгдийн төсөлтэй зүйл? тэрнээс өөр. Тэгээд за өөр хараа ярьчих. Анх багыг болохоор бодоо баг. Тэгээд хоёрыг үржих нь x-ийн 2 зэрэг болохоор шар өнгөд гэсэн. Тэгээд y-ийг үржих нь x-ийн 2 зэрэг болохоор цэнхэр өнгөд. Тэгээд 2-ны 1-ийг үржих нь x-ийн 2 зэрэг болохоор ногоон өнгөд гэсэн. Энд дээр болохоор номон буюу солонгон өнгөтэй юм шиг өнгө өнгөд дурсан. Манай дөрөвдүгээр манай өнгөний томьёо юу утга үснэгтэр бол энэ томьёог бодож авсан. Ийрэгтийн цаг 3-ын үржигдэн x-ийн квадрат. Энэ томьёо шар өнгөөр тэмдэглэсэн байна. Тэгээд хөрөн өнгөөр тэмдэглэсэн ийрэгтийн цаг 3-ын 1 үржигдэн x-ийн квадрат гэсэн юм байна. Энэ дөрсүүд нь бүгд параллел хэлбэртэй. Параллел юу? Параллел. X-ийн квадратын түрүү өнгөтэй. Юу бас 3-ны 1-ийн улаан. Тэгээд тэр ногоон. За энийг яг нэг зүйл ажилласан байна. Та нар зүйл ажиллагдсан юм байна. Өөр юм. За. Хасны байна. За хараа. За. Ойлгочлаа. Юу?
нэг x-ийн 2 зэрэг хэрэг авна. За. Тэгээд одоо нийлээ парабол гэдэг Парабол. За та нэг юм ажиллахгүй байна уу? Башаа нөгөө Юу вэ? энэ дээр x шилөө нөгөө y шилөөр За шүү. Параалынхаа багшны энд яг наачуу. Кордуудаа авахгүй нэрвчлээ шүү дээ. Юу вэ? Юу ажиллах вэ? Тэгшинтэй байна. нэг цэг дээр огтлцож Яг цэнтэр огтлцоо байна. Тэг. Бүх шүү дээ. Бүх караман. Тэг. Энд юу шилдэг бэ? Кордуудаа авахгүй. Агш нийлүүлчлээ. Агш нь кордуудаа авахгүй. Хоёр анзаар дурсан байгаа шүү. За, кордуудаа авахгүй. Дэгсэхт нь юу вэ? Ямар тэмдэгтэй тоног вэ? Ямар тэмдэгтэй тоног? Нэмэлт тэмдэгтэй тоног нэ, тий? За, одоо ямар тэмдэгтэй тоног? Аль хасах вэ? Нөгөө За, X квадрат гэдэг функцийн график гараараа үзүүллээ. За, би дараагийн функцийн график та намайг гараа үзүүллээ. Одоо би хэлээ шүү. Y-ийн тэнцүү 2x квадрат боллоо. Хааш явах вэ? За, гараараа үзүүлээрэй. За, дараагийн Y-ийн тэнцүү 3x квадрат боллоо. Хааш вэ? За, Y-ийн тэнцүү 2-1x квадрат. Гадагш явчлаа. 4-1x квадрат. Гадагшлана шүү дээ. За, Y-ийн тэнцүү хас x квадрат. Хааш явах вэ? Хааш явах вэ? Доошоо юу? За, доошоо гараараа үзүүлдэ. За, үзүүл. Явчлаа. Одоо тэгэл би эргээд хэллээ шүү. Y-ийн тэнцүү хас 3-1x квадрат. Хас 3-1x квадрат. Хааш явах вэ? Доошоо гараа. За, тасглаа хэлээ. Инхээр юу? Юу болж байна? Нэмэлт тэмдэгтэй боллоо. Боллоо. Энэ хооронд юу үүсэж байна? тойр За, та нар ингээд юу хийч вэ? За, ингэж хийч. За, энэ бичлэгийг би тавьж байна. За, яаж вэ? хэлж өгсөн. Дахиад харах уу? Дахиад харах. Агшхаар яагаад вэ? Хааны өдгөө харж байна уу? За, энийг ерөнхийд дүгнэж хэлчих хүүхэд байна. Ерөнхийд за тий. Та нөгөө багсах тусмаа ингээд тоо багсах тусмаа ингээд нөгөө бөөрхийн томроод За. тэгээд багсах тусмаа болохоор ингээд ихсэх тусмаа болохоор ингээд төвлөд. За, яагаад сүүл унчих вэ? Бидний саяны хийдэг бас. За, тий. Тэгээд яагаад унчлаа? Сая юм хийлээ. За, астэнтэй олонгод координатын хавцаар маань 3-4 мөчрөө орж ирж шүү дээ. Нэмэлт тэмдэгтэй олонгод дельта буюу 1-2 мөчтэй орж ирж байна. Тэмдгээс шалтгаалж морийг нэг хэлбэр өөрчлөлт. Юу нэ? Тэмдгээс шалтгаалж морийг нэг хэлбэр нь өөрчлөгдсөн. Мөн үү?
асуун хэлбэрний өөрчлөлттэй. Өөр дүгнэлт хэлэх хөвгт байна. За, бүгдээрээ төвлөртэй буулгаж авсан тийм ээ.